Сайн байцгаана уу эрхэм хүндэт үзэгчдээ. Та бүхнийхээ энэ өдрийн амар амгалан айлтгая. Шинэ гэрээгээр хамтдаа айлцгаая Библийн цуврал хичээлд таныг урьж байна. Бид энэхүү хичээлээрээ дамжуулан шинэ гэрээний 27 номыг та бүхэндээ томилон хүргэж байгаа билээ. Хүүхдүүд нэг пазлыг эвлүүлсээр байгаад эцэстээ нэгэн зургийг гаргадаг шиг 27 ширхэг пазл буюу 27 ширхэг энэ номууд маань нийлээд Есүс Христийн гайхамшигтай дүр төрхийг танд харуулахаас гадна түүний аврал ба хайрын гайхамшигтай үг илчлэлтийг танд өгөх болно. Энэхүү хичээлийн туршид бид залбирч байгаа залбирал мөн энэ хичээлийн зорилго байдаг. Тэр бол хэрвээ та Библийг уншиж үзээгүй бол таныг Библи уншаасаа, Библиэр дамжуулан их эзэнтэй уулзаасаа гэж бид үнэхээр хүсэж байна. Харин та аль хэзээ эзэнтэй уулзсан итгэгч хүн бол Библийг улам илүү хайрлаж, Библийг уншиж судлаж, Библиэр дамжуулан хүчрхэгдсэн Христийн дагалдагч болоосоо гэж бид хүсэж байна. Библи бол амьтай учраас ярьдаг. Тэр гартай учраас бидний гараас хөдөлдөг. Тэр хөлтэй учраас хаач явсан биднийг дагаж явдаг хэмээн Мартин Лютер хэлсэн байдаг. Библи судлалын гол зорилго мөн чанар нь юу вэ? Библиэлд гардаг бүхий л амлалтуудад итэг, бүхий л тушаалуудад дуулууртай бай. Тэгээд эзний хүслийг таньж мэдэх юм ээ. Эндрю Морей гэгч пастор хэлсэн байдаг. Библи бол мөнхийн эзнээс бидэнд илгээсэн захидал. Харин бидний залбирал гуйлт бол түүнд илгээж байгаа бидний захиа гэж Маттью Хенри хэлсэн байна. Энэ бол их эзэнтэй харилцах гайхамшигтай хайрын харилцаа холбоо. Бид үг ба залбирлаар дамжуулан эзэнтэй амьд харилцаа холбоон дотор байдаг. Энэ харилцаа холбоогоор дамжуулан бид итгэл дотроо өсөж төлөвшдөг байна. Библиэс баттай барьж зуур. Тэгвэл тэр ч гэсэн чамайг бат барьж байгуулах болно гэж Уильям Хант гэдэг хүн хэлсэн байдаг. Барууны итгэгчдийн дунд яст мэлхий итгэгч хэмээн нэр томьёо хоч гарч ирсэн. Ингэж хэлвэл та магадгүй яст мэлхий шиг удаан итгэгчийн тухай ярьж байна гэж ойлгож болох юм. Харин энэ нь Библийг уншдаггүй итгэгчдэд өгөгдсөн нэр томьёо. Яагаад гэвэл яст мэлхий 500 хоногч юм идэхгүйгээр амьд явж чаддаг байна. Амос номын 8 дугаар бүлгийн 11 дугаар эшлэлдэр харахтун би газар дээр өсгөлөнг илгээх өдрүүд ирж байна гэж эзэн тунхаглаж байна. Талхаар өсөх, усаар цангах бус харин эзний үгийг сонсохын төлөө өсөх болно гэж хэлсэн. Матай номын 4-р бүлгийн 4-р эшлэлдэр хүн зөвхөн талхаар бус харин мөнхийн эзний амнаас гарах үгнээс тушаалаас бол амьдрдаг юм а гэж хэлсэн байна. Библийн талаар зөвлөсөн олон гайхалтай ишлэлүүд байдаг. Еврей номын 5 дугаар бүлгийн 13-14 дугаар эшлэлдэр Библи бол бидний сүнслэг хоол юм а гэж илэрхийлсэн бол Еврей 4-ийн 12 дээр хоёр талтай эртээ хурц сэлэм Иремай номын 23-ийн 29 дугаар эшлэлдэр алгахтай зүрлсэн. 1-р Петр 1-23 дээр үртэй адилхан. Дуулал 18-ийн 30 дугаар эшлэлдэр эзний үг бол бамбаатай адилхан гэж хэлсэн. Мөн Иремай номын 23-ийн 29 дээр эзний үг бол галтай адилхан гэж хэлсэн бол дуулал 119-ийн 105 дээр дэмлүүтэй адил гэж хэлсэн. Яаков номын 1-р бүлгийн 23-24 дугаар эшлэлдэр эзний үг толтой адилхан гэж хэлсэн байна. Яг л балчир хүүхэд ихийнхээ сүг хүсэмжлэхийн адилаар бид эзний үгээр тижээгдэж тэтгэгддэг. Тэгээд тэр хүүхэд өсөж том болоод бор хоол идэж өшөө эрүүл чирэг явдгийн адилаар хүн эрүүл хоол идэж эрүүл өсдгийн адилаар эзний үг биднийг зөвхөн махан биеэр оюун санаа сүнсээр мань эрүүл байгаа зогсохгүй. Үнэхээр бүх талаар эрүүл төлөвшсөн хүчтэй итгэгч болгон босгон байгуулдаг. Билли Грэм пастор итгэгчдийн амьдралд тохиолддог асуудлуудын 90 гаруй хувь нь тэднийг Библийг уншдаггүйгээс шалтгаалдаг юм а гэж хэлсэн бол Муди Библи бидний гим нүглээс холдуулдаг. Нөгөө талаас гим нүгэл биднийг Библиэс холдуулахыг хичээж байдаг гэж хэлсэн байдаг. Харин Джон Wanamaker тоосон дарагдсан Библиэс муу сүнс айдаггүй юм а гэж хэлсэн. Өөрөөр хэлбэл тоостой Библиэд итгэгчээс муу сүнс бол
айхгүй байх нь. Tennyson Библийг уншин гэдэг нь гайхалтай боловсрал юм а гэж хэлсэн бол Yale-ийн их сургуулийн захирал асан алдартай эрдэмтэн L. Pelp дээд сургуулийн боловсрал чухал. Гэхдээ Библийн боловсралтай дээд сургуулийн боловсрал илүү дээр. Учир нь Библийн боловсралд үгүй дээд сургуулийн боловсралтай байснаас дээд сургуулийн боловсрал үгүй Библийн боловсралтай байсан илүү дээр гэж хэлсэн байдаг. Японы алдартай теологч Учимура Канжо Библиэд хайртай, үргэлж Библийг уншдаг тийм хүн байсан. Өнгөрсөн удаагийнхаа дугааруудаар бид та бүхэнд Тит ном мөн Тимотийн загтлууд гээд пасторудад илгээсэн Паулын номуудаас бид нар суралцсан байгаа. Харин өнөөдөр бид үргэлжлүүлэн та бүхэнд Филемон мөн шинэ гэрэн дэх Филемонтой адилхан нэг бүлэгтэй богинохон загтал болох Юдагийн загтлыг та бүхэнд хүргэх гэж байна. Тэгэхээр Филемон номын гол сэдэв бол уучлал ба эвлэрүүлэл байгаа. Энэхүү номын түлхүүр ишлэл бол Филемоны 8-9-р ишлэл байна. Энэ ишлэгийг хамтдаа уншицгаая. Тиймээс хэдийгээр би хийвэл зохих зүйлийг чинь чамд тушаах үлэмж зэрэг Христ дотор надад бий боловч настай идвэ Христ Есүсийн хоригдол болох Паул би тийм нэг нь байж хайрын улмаас харин ч чамаас хичээнгүйлэн гуй. Филемон 1:8-9. Филемон номын түүхэн нөхцөл байдлыг авч үзье. Паул Ромын шоронд хоригдож байх үедээ 4 загтлыг бичсэний нэг нь Филемоны загтал бөгөөд энэ нь шоронгийн загтал гэж нэрлэгддэг байна. Филемон хэмээх хувь хүнд хандаж бичсэн Паулын загтал байна. Филемон ном болон Колосе ном хоёрт дурдгдсан адил нэрүүд нь Филемоны Колосе хотод амьдарч байсан бөгөөд энэхүү хоёр загтал нь нэгэн цаг үед бичигдсэн гэдгийг харуулж өгдөг. Филемон бол боолын эзэн байсан бөгөөд Колосын чуулганы гишүүн байсан. Тэр Паулаар дамжуулан Христ дээр ирсэн байх магадaltaй. Харин Онесимийн хувьд бол Филемоны боол байсан. Тэрээр эзнээсээ зүхтаж Ромд ирсэн бөгөөд Ромын шоронд Паултай уулзаж Паул түүнд сайн мэдээ тараснаар тэр Христ итгэл рүү ирсэн баг. Ингээд Паул өөрийнхөө хамтрагч Тухикаар дамжуулан энэхүү загтал болон Филемоныг Онесим рүү буцаан явуулж байгаа ийм үйл явдлыг гарч байна. Энэхүү загтлын зорилго Паул Филемоныг өөрөөс нь оргон зайлсан болох Онесимийн асуудлыг шийдэхдээ итгэл дотор, уучлал дотор шийдэрэй гэж загтлаараа ятгах байна. Ромын хатуу ширүүн хуулийн дагуу боол хүн хэрвээ эзнээсээ оргон зүхтах юм бол маш хүнд шийтгэгддэг. Тэр цаазаар ахуулах ялыг хүртэл сонсох боломжтой байсан баг. Харин Паул Онесимийн төлөө Филемоноос зуучлан гуйж тэрээр өөрийг нь хэрхэн хүлээж авах байсантай адилхан Онесимыг эргүүлэн хүлээж аваарай. Түүнийг итгэлийн ах дүүс мэт, хамтран зүтгэгч мэт хүлээж авахыг хичээнгүйлэн гуйж байгаа. Тэгэхээр Паул энэхүү загталтаа нэгэн зүйрлэлийг ашигласан нь Онесимийн нэрийн тухай байсан. Онесим гэдэг нэрийн утга бол ашигтай гэсэн утгатай байгаа. Гэхдээ яг үнэндээ бодит амьдрал дээр тэр нэр шигэ амьдарч чадаагүй. Олон хүмүүс сайхан нэртэй байдаг. Харин амьдрал дээр нэр шигэ амьдарч чадахгүй тохиолдол бидэнд олон байдаг. Харин их эзэн дээр ирсэн түүний нэр өөрчлөгдөө зогсохгүй. Түүний амьдрал тэр чигээрээ өөрчлөгдсөн байна. Тэм учраас Паул тэр урд нь ашигтай гэдэг нэртэй мөртлөөсөө ашиггүй байсан. Харин одоо тэр надад ч ашигтай, чамд ч ашигтай нэгэн болж өөрчлөгдсөн юм аа. Өөрөөр хэлбэл Паул би Онесимыг Ромд магадгүй өөрийнхөө дэргэд
байлгахыг хүсэж байна. Гэхдээ би одоо хууль ёсны эзэн болох тийм ээ. Одоо чам руу түүнийг буцаан явуулахыг одоо зорилоо гэж хэлсэн байна. Тэгэхээр Филемон ном бол боолын эзэнд илгээсэн загтал байна. Тэгэхээр Онесимд хоёрхан янзын сонголт байсан. Нэг бол тэр эзэн дээрээ эргэж очих. Эсвэл тэр насан туршид оргон нуугдаж зүхтаж амьдрах тийм ээ. Тийм л зам байсан баг. Тэгээ түүний духан дээр үргэлж боол оргодол гэсэн одоо тэр тамга, тэр хаяг үргэлж түүнтэй хамт явах учиртай байсан. Тэгэхээр хүн аливаа нэгэн гим буруу зүйлийг үйлдэх юм бол түүний төлөөс гэдэг зүйлийг заавалчгүй төлөхөөсөр аргагүй болдог ба. Тэгэхээр эртээр үед Европын хотуудад маш зард гарсан хоёр одоо хулгайч байсан байна. Тэгээ нэг удаа тэр хоёр одоо айлын олон хоныг хулгайлж байгаад баригдсан байна. Тэгээ тэдний барьж авсан хүмүүс духан дээр нь хоньны хулгайч гэдэг одоо үгийн эхний үсэг болох одоо ST гэсэн одоо тамгыг духан дээр нь одоо дарсан баг. Тэгээ энэ үйл явдлаас хойш энэ хоёр хулгайч одоо шийдвэр гаргасан баг. Тэрний нэг нь гимшээд их эзэн дээр ирсэн. Тэгээ тэр өөрөөр амьдрахаар шийдсэн. Дахин хулгай хийхгүйгээр шинэ амьдралаар амьдрахаар баттайгаар шийдсэн байна. Харин нөгөө одоо хулгайч нь болохоор үргэлжлүүлэн өөр газруудаар тэнүүчлэн хулгай хийж амьдэрсэн байна. Олон жил өнгөрсөний дараагаар үнэхээр тэр одоо итгэгчийн амьдрал маш гайхамшигтайгаар өөрчлөгдсөн. Тэгэхээр хүмүүс түүний одоо духан дээр бол хоньны хулгайч буюу ST гэсэн одоо тэмдгийг санаж байсан. Харин олон жилийн дараа түүний амьдрал өөрчлөгдсөн учраас хүмүүс энэ тэмдгийг одоо saint буюу гигантэн гэсэн үгийг илэрхийлсэн тэмдэгэ гэж хүмүүс харж ойлгож эхэлсэн байдаг. Их эзэн бидний амьдралыг инхүү гайхамшигтайгаар өөрчилдөгийн бас нэгэн жишээ байна. Боолын эзэнд илгээсэн 468 үсэгтэй энэхүү загтал Христ доторх гайхамшигтай хайр ба уучлал мөн эвлэрлийн талаар агуу ятгалгыг өнөөдөр бидэнд өгч байна. Энэ загтал бичгтнээс хойш 1800 гаруй жилийн туршид боолын нийгэм үргэлжсээр л байсан. Гэхдээ Христ итгэл нь аль ч нийгмийн харилцаанд гайхамшигтай хувьсгал өөрчлөлт хийсэн гэдгийн нэгэн жишээ болол энд байна гэсэн. Паулын бичсэн загтуудаас хамгийн богинохон загтал бөгөөд бусад загтлуудаас илүүгээр Паул болон анхны чуулган боолын одоо нийгэм энэ ёстой хэрхэн тулгарч шийдсэн тухай гайхалтайгаар харуулсан загтал. Мөн Паулын дотоод ертөнцийг өнгийж харах боломжийг энэхүү загтал өгдөг. Учир нь Паул өөрийгөө боол хүнтэй үргэлж зүйрлүүлэн харьцуулдаг байсан. Тэр өөрийгөө Христ Есүсийн боол сайн дураараа bond servant буюу сайн дураараа эзний одоо сайн мэдээний боол болсон нэгэн гэж илэрхийлсэн бөгөөд Онесимыг тэрээр миний зүрх гэж нэрлсэн баг. Филемон номоор дамжуулан бид Есүс Христийн гайхамшигтай уучлал ба хүлээн авалтыг бид нар дахин харах боломжтой. Эхлээд Филемон ба Паулын харилцаа холбооны талаар энд гарс дурдсан байна. Би залбиралдаа чамайг дурсаж үргэлж эзэнд талархдаг. Учир нь би эзэн Есүс Христ ба бүх ариун хүмүүст хандсан чиний хайр ба итгэлийн талаар сонссон. Христ рүү хандсан чамд буй аливаа сайн үлсийн мэдлэг дотор итгэлийн нөхөрлөл чинь үр дүнтэй байгаасаа гэж би чиний төлөө залбирдгаа гэж Паул хэлсэн. Тэгээд би чиний хайраас маш их баяр баясгалан авдаг. Тайвширлыг бас авсан. Яагаад гэвэл дүү минь чиний ачаар ариун хүмүүсийн зүрх тэнхэрсэн юм а гэж. Филемоны талаар бас одоо итгэлийнхэн талаар цаашаасан байна гэдэм. Ингээд Паул шууд өөрийнхөө гуйлтыг энд хэлсэн байна. 8 дахь ишлээс тийм ээ. Тиймээс хэдийгээр би чамаас хийх ёстой зүйлсийг талаар тушааж болох боловч харин идүүгээ настай Христ Есүсийн хоригдол болсон Паул би чамаас хичээнгүйлэн нэгэн зүйлийг гуйя. Тэр бол би Онесим гэдэг хүүхийнхээ төлөө чамаас гуйж байна. Би сайн мэдээний дотор хүлээтэй байхдаа түүнийг төрүүлсэн юм а гэж хэлсэн. Тэгээд чи түүнийг уучлж, чи түүнийг яг хамдрагчийн адил намайг хэрхэн хүлээж авч байгаатай адилхан хүлээж аваарай. Учир нь би түүнийг эргүүлж чамлуу одоо илгээж байна гэж тийм. Тэгээд хэрвээ тэр чамд ямар нэгэн муу юм хийсэн бол эсвэл ямар нэгэн өртөө бол түүнийг чи надтай тооцоо хийгээрэй гэж хэлсэн юм.
Ингээд эцэст нь чи миний хийснээс ч илүү зүйлийг хийнэ гэдэгт дуулууртай байдалд чинь би итгэж найдаж байна гэж хэлсэн байна. Есүс Христ уучлалын талаар бидэнд ингэж заадаг. Есүс дагалдагчдаа залбирлын талаар инхүү заасан байдаг. Бид өртнүүдээ уучлсны адил бидний өрийг мөн уучлаач гэж. Энэ үгийг сайн ажиллах юм бол хэрвээ бид өртнүүдээ уучлахгүй бол бид бас уучлагдахгүй гэдэг санаа энд байна. Тийм учраас энэхүү залбирлыг заасны дараагаар үргэлжлүүлэн учир нь хэрв та нар хүмүүсийн алдааг уучлвал Тэнгэрлэг эцэгт нь та нарыг мөн уучлана. Харин хэрв та нар хүмүүсийг уучлахгүй бол эцэгт нь мөн та нарыг уучлахгүй гэж хэлсэн байна. Нэгэн удаа Петр Есүс дээр ирээд эзэн минь ээ, анд нөхөр минь миний эсрэг буруу зүйл үлдвэл би хэдэн удаа уучлах вэ? 7 удаа уучлах уу гэж асуудаг. Петрийн энэхүү асуулт бол нэлээд өөртөө итгэлтэй бардам маягийн асуулт байсан. Яагаад гэж хэлж юм гэхээр тухайн үеийн раббинаар заахта 3 удаа уучлахад л хангалттай гэж хэлдэг байсан. Харин Петр би 7 удаа уучлчихъя болох уу гэсэн хандлагаар асуусан. Харин Есүс түнд хариулахдаа би чамд 7 удаа гэж хэлэхгүй харин 7-ог 70-аар үржүүлсэнтэй адилхан. Өөрөөр хэлбэл 490 удаа түүнээс ч илүүхээр үргэлжлүүлэн уучлалын талаар Есүс хэлж өгч байгаа. Ингээд үргэлжлүүлэн Есүс нэгэн сургаалт зөвлөлтийг хэлдэг. Тэнгэрийн хаанчлал бол боолуудтайгаа тооцоо хийж байгаа нэгэн хаантай адилхан юм а гэж хэлсэн. Тэгээ тэр хаан өөрт нь 10,000 талантын энэ бол асар их өртөө боолыг дуудаж ирээд түүнийг өрөө төлөхийг нэхэх үе тэр эзэн минь та намайг дэвчин хүлээнэ үү? Намайг өршөөгөөч би буцааж төлнө. Хаан түүнийг маш их өрөвдсөн учраас түүнийг өрийг уучлж хэлтрүүлдэг. Гэтэл өнөөх боол тэндээс гараад өөрт нь 100 динарын өртөө анд нөхөр болох өөр нэгэн боолоос өрөө нэхэж өгч чадахгүй түүнийг шоронд хийдэг. Харин энэ үйл явдлыг сонсон хаан ихэд уурлаж бузар муу боол чи надаас гуйх үед тийм би өрийг чинь хэлтрүүлсэн. Би чамайг өршөөсний адил чи бас нөхөр чинь болох тэр боолыг өршөөх ёстой байсан шүү дээ. Түүнчлэн хэрв та нарын дотроос хэн нэгэн ах дүүсээ зүрх сэтгэлээсээ уучлахгүй бол миний Тэнгэрлэг эцэг та нарт мөн тэгж хандах болно гэж хэлсэн. Есүс Иохны 13 дугаар бүлэгдэр дагалдагчдаа агуу тушаалыг өгсөн. Агуу захирамжаас гадна агуу тушаал өгөгдсөн. Энэ нь би та нарт бие биенээ хайрлах тун. Би та нарыг яаж хайрласны адил та нар мөн бие биенийгээ хайрлаарай гэсэн шин тушаалыг өгч байна гэж хэлсэн. Хэрвээ та нар бие биенийгээ хайрлах юм бол үүгээр чинь хүмүүс та нарыг миний шав гэдгийг мэдэх болно гэж хэлсэн. Үргэлжлүүлэн тэрээр 15 дугаар бүлэгдэр би та нарыг яаж хайрласан шиг та нар мөн бие биенээ хайрлах тун. Энэ бол миний тушаал. Нөхрийнхөө төлөө амиа зориулахаас агуу хайр байхгүй гэж хэлсэн. Бид нар Иохны загтлуудыг үзэх юм бол Иохан бас өөрийн загталтаа үргэлжлүүлэн хайрын талаарх практик зүйлсүүдийг чуулганд хандаж өгүүлсэн байдаг. Тэгэхээр эзний хүүхдүүд ба диаволын хүүхдүүд бол үүгээр л ялгагддаг юм аа. Ах дүүсийгээ хайрладгүй нэгэн бол эзнийх бишээ гэж хэлсэн. Бид бие бинийгээ хайрлах ёстой гэдэг нь эхнээсээ сонссон мэдээ юм аа. Та нар Каин шиг байж болохгүй. Ах дүүсээ хайрладаг учраас л бид нар амь руу шилжсэн гэдгийг мэдэх болно гэж хэлсэн. Ах дүүсээ үзэн яддаг нэгэн бол алуурчинтай адилхан гэж хэлсэн. Бидний төлөө тэр өөрийн амийг өгсөн тул үүгээр бид хайрыг мэддэг. Бид бас ах дүүснийгээ хайрлж чаддгаа гэж хэлсэн. Тийм учраас бяцхан хүүхдүүдээ бид үг хэлээр бус харин ажил үйлс ба үннээр бие бинийгээ хайрлцгаая гэж уриалсан байдаг. Харин Петр өөрийнхөө загталд юуны өмнө бие биеэ халуунаар хайрл. Учир нь хайр бол тоо томшгүй нүглүүдийг далдалдаг юм а гэж хэлсэн. Филимон ном бидэнд мөн Христ доторх шин харилцаа холбооны тухай өгүүлж байгаа. Христ дотор бидний амьдрал өөрчлөгдөж бид шин хүн болж мөн бидэнд шин харилцаа холбоонууд шин гэр бүл хамт олон бидэнд бий болдог. Тийм учраас Паул ингэж хэлсэн байгаа. Би Өнөөсем гэдэг хүүгийнхаа төлөө чамаас гуя. Би түүний хүлээстэй байхдаа сайн мэдээгээр дамжуулан төрүүлсэн юм а гэж. Тэгэхээр Паул
Онисим хоёр бол тийм ээ хизээч уулзаж байгаагүй. Тэгэд Ромын шорон тэр хоёр уулзсан те. Гэхдээ тэд сайн мэдгээр дамжуулан нэгэн гэр бүлийн ах дүүс нар болсон тухайд өгүүлж байна. Мөн Филемон ном бидэнд эвлэрэл ба эвлэрлийн үйлчлэлийн талаар гайхалтай үгийг бидэнд өгч байгаа. Тэгэхээр Паулын бас нэгэн гол санаа бол яг энэ байна. Тэр Паул 2 дугаар Коринтын загталтаа инх өгүүлсэн байдаг тийм ээ. Хэрв хэн нэгэн хүн Христ дотор байх юм бол шин бүтээл юм а гэж хэлсэн. Хэн нэгэн хүн гэдэг дотор боол, эрхчлөөтэй хүн, баян, ядуу, мэдлэгтэй, мэдлэггүй янз бүрийн хүмүүсийн доорно гэсэн. Хинч байсан хамаагүй Христ дотор шин бүтээл. Хуучин юмс өнгөрч харахтун шин болсон байна. Бүх юмс нь эзнээс байдаг юм а. Тэр Христээр дамжуулан биднийг өөртөөгөө эвдрүүлж, эвдрлийн үйлчлэлийг бидэнд өгсөн. Яагаад гэвэл Бурхан дэлхийг Христ дотор өөртөөгөө эвдрүүлж хүмүүсийн гин бурууг үл харгалцсан бөгөөд эвлэрлийн үгийг бидэнд даатгаж өгсөн гэж хэлсэн байна. Иймээс бид Христийн төлөөх элчин сайттай адилхан. Эзэн биднээр дамжуулан ятгахж байгаачлан бид Христийн төлөө танаас гуйя. Эзэнтэй эвлэрцгээе гэж хэлсэн байна. Загалмай бол гайхамшигтай харилцаа холбоог илэрхийлдэг. Загалмайн энэ харилцаа холбоо үнэхээр бидний амьдралын бодит байдал харилцаа холбоонд оршиж нөлөөлөх учиртай байдаг. Христтэй үнэхээр бид эвлэрсэн бол Христтэй харилцах тэр хайрын эрүүл харилцаа холбоо үнэхээр бидний амьдралд байгаа бол энэ нь бусад хүмүүстэй миний харилцах харилцаа холбоогоор дамжуулан харагданаа, илэрхийлэгдэнэ гэсэн үг байдаг. Тийм учраас Паул загтлынхаа нэг хэсэгтэр та нар нүдэнд харагдах ах дүүс нараа хайрлж чадахгүй бол нүдэнд үл үзэгдэх эзнийг хэрхэн хайрлж чадах вүлээ гэж өгүүлсэн байдаг. Тэгэхээр Христтэй харилцах харилцаа холбоо үнэхээр чухал. Яагаад гэвэл энэхүү харилцаа холбоо бол бүх харилцаа холбооны үндэс бөгөөд бурханлаг эрүүл харилцаа холбоог үргэлж тэтгэж байдаг. Тэгэхээр уучлал бол Библийн гол сэдэв байна. Есүс Христ та биднийг уучлахын төлөө загалмай дээр хадагдан алагдсан. Тэр ямар ч болцод нөхцөл шалтгаангүйгээр биднийг хайрлан уучлсан юм. Тэгвэл бид яагаад уучлах ёстой юм бэ? Яагаад гэвэл эзэн уучил гэж бидэнд тушаасан учраас. Бурхан та нарыг Христ дотор уучлсны адил бие биенээ уучлаарай гэж Эфес 4:32 дээр хэлсэн. Мөн Есүс Христ бидний нүглийн төлөө бидний уучлалын төлөө загалмай дээр цовлогдсон учраас мөн уучлал гэдэг бол мөнхийн эзний мөн чанар, зан чанар учраас бид түүнийг дуурайж түүнтэй адилхан уучлах хэрэгтэй байдаг. Мэдээж уучлал гэдэг бол амархан биш. Сургаал заадаг пастор хүнд ч гэсэн уучлах нь амар зүйл биш. Гэхдээ бид Есүс намайг уучлсныг санах үед мөн биднийг уучлсан хүмүүсийн талаар бодох үед бид бусдыг уучладаг. Ингээд бид бусдыг уучлах тусам энэхүү уучлалаар дамжуулан итгэлээр өсөж илүү ихээр бас төлөвшдөг байна. Мөн уучлал гэдэг бол бидний төлөө бас байдаг. Яагаад гэвэл уучлахгүй байх нь биднийг сүрүүлдэг. Мөн уучлахгүй байх нь бидний дотор гашуун үндсийг бий болгодог. Ногоон цаг уухад сайхан байдаг. Гэхдээ тэр ногоон цаг удаан байлгах юм бол 7 хоногоос дээш болох юм бол маш гашуун уухын аргагүй бол тийм болдог. Тэгвэл уучлахгүй байх нь бидний зүртгэлийг ийм л болгодог. Мөн уучлж байж бид нар эсний өмнө бас уучлагддаг байна. 1748 оны 5 сарын 10-ны өдөр олон зуун боолыг атсан усан онгоц Джон Ньютон гэдэг удирдагчаар удирдуулан далгаж хөвж явсан. Гэтэл маш том хүчтэй далайн хар шуурганд энэ онгоц дайрагдсан бөгөөд тэнд онгоцон дээр байсан бүх хүмүүс ингээд дууслаа бид нар өгчээ гэж бодсон байна. Онгоцны ахмад болох Джон Ньютон тэр үед эзний өмнө чинсдээсээ залбирсан. Эзэн минь та намайг авраач гэж. Эзэн түүнийг амьд үлдээсэн. Тэгээ түүний амьдрал эзний энэ агуу хайрыг амссан учраас өөрчлөгдсөн. Тэр дахиж боол худалдах дахиж энэ гим нүгэлтэй замаасаа бол бүрмөсөн эргэсэн ба. Тэгээд түүнийг хайрлсан, түүн шиг нүгэлтнийг уучлан өршөөсөн эзний агуу хайрыг санахдаа тэр Amazing Grace буюу гайхамшигт хайр гэдэг энэ агуу дууг бүтээж энэ дуугаар дамжуулан эзнийг алдаршуулсан бөгөөд энэ дуу дэлхийн хамгийн
олон хүнд хүрсэн, хамгийн ихээр хүний сэтгэлийг хөдөлгсөн тийм дуугаар болов шалгарсан байдаг. Биднэрт бүгдээрэнд нь энэхүү гайхамшигт хайрын түүхүүд, гэрчлэлүүд байдаг. Эзний энэ агуу хайр нэгүсэл ба над шиг нүгэлтнийг уучлагдахын аргагүй тэр нүгэлтнийг уучлсан энэ агуу уучлал хайрыг бодохдоо бид бусдыг 7 удаа 7-г 70-аар үржүүлсэнтэй адилхан түүнээс ч илүүгээр уучлан хайрлах хүч чадлыг бидэнд өгдөг байна. Ингээд үргэлжлүүлэн бүгдээрээ Юда номыг хамтдаа үзцгээе. Тэгэхээр Юда номын гол сэдэв бол итгэлийн төлөөх тэмцэл юм. Юда номын гол түлхүүр ишлэл бол Юдагийн 3 дугаар ишлэл байна. Хамтдаа энэ ишлэлийг уншицгаая. Хайртуудаа, би та нарт бидний хамтын нийтлэг авралын тухай бичиж хэмээн бүхий л хичээл зүтгэл гаргаж байхдаа ариун хүмүүст нэгэнт бүр мөсөн тушаагдсан итгэлийн төлөө тэмцэхийг ятган бичих нь шаардлагатай юм хэмээн бодлоо. Юда 1:3. Тэгэхээр Есүс Христийн бодгал мөн чанарын талаар илэрхийлсэн элч нарын анхны илчлэлтүүдийг үл тоомсорлсон антиномион үзэл буюу энэхүү үзэл нь бол нэгүслэр ирдэг авралын хувьд бид нэр дахин нүгэл үйлдсэн ч болно гэж зөвшөөрдөг бөгөөд ямар ч ял шийтгэл байхгүй хэмээн заадаг юм. Гаж буруу сургаал номлогчид тэдний үзэл санаа бол газар авч ирсэн байна. Тэгэхээр энэхүү хуурамч багш нарыг эсэргүүцсэн товчхон боловч маш хатуу ширүүн үгтэй загтал бол Юдаан загтал юм. Хуурамч багш нарын талаарх шинэ гэрээ номд хамгийн хурц ширүүн хэлбэрээр тэдний эсрэг тэмцсэн тийм загтал байна. Учир нь гэвэл тэд чуулганыг итгэл болон эв нэгдлийн талаар нь хувааж хүмүүсийн бодол санаа итгэлийг бол өмүүлж байсан байна. Тэгэхээр Юда эдгээр зарчимгүй хүмүүсийг бурханлаг бусчууд гэж нэрлсэн. Мөн тэдэнд сүнс алгаа гэж бас хэлсэн байна. Тэгэхээр Юда 2 дугаар Петрийн загталтай бол их ижил төстэй байдаг. Тэм учраас Петрийн энэхүү загтлын дараа буюу манай эртний 70-80 орны хооронд бичигдсэн гэж үздэг байна. Энэхүү загтлын гол зорилго нь Юда энэ загтлаар дамжуулан хуурамч багш нарын тэр сургаал болон тэр сургаалын аюул чуулганд нүүрлээд байгаа гэдгийг анхааруулan сануулахын тулд мөн жинхэнэ итгэгчдийг босгож тэдэнд өгөгдсөн тэр сайн мэдээг хамгаалж тэднэр дамжуулан тэр итгэлээ хамгаалсан тэмцэлд тэднийг бол уриалсан байна. Итгэлийн төлөөх гайхамшигтай тэмцлийг энд хэлж байна. 3 дугаар ишлээс бид нар харах юм бол би та нарт бидний нийтлэг авралын тухай бичиг хэмээн бүхий л хичээл зүтгэл гаргаж байхдаа ариун хүмүүст нэгэнт бүр мөсөн тушаагдсан итгэлийн төлөөх тэмцлийг итгэлийн төлөө тэмцхийг та нараас ятгах байна гэж хэлсэн. Учир нь буруу сургаал заадаг хэсэг хүмүүс сэм та нарын дунд шурган орж бидний эзэн Христийн эрүүл сургаалыг үгүйсгэж байна. Хэдийгээр та нар энэ бүхнийг нэгэнт мэддэг ч гэсэн би та нарт дахин сануулахыг хүсэж байна гэж хэлсэн. Тэгэхээр Юда ном бол анхааруулга ба сануулгын ном байна. Жолооны курсэд сурж байгаа сурагч хүн эхлээд анги танхим дотор жолооны дүрмэс суралцдаг. Тэр үед багш нь намуухан дуугаар магадгүй тэдэнд машин хэрхэн барих талаар дүрмийг хичээл ордог баг. Харин яг дадлах хийгээд зам дээр гарах үед заримдаа багш нь зарим нэгэн дохиог тайлбарлаж магадгүй гинтийн аюул осол гарах тэр нөхцөлд тэр багш илүү их сандарч илүү их магадгүй чанга дуугаар зогсоороо гэж сануулan хэлэх баг. Тэгээ Юда ном бол яг иймэрхүү сануулгатай адилхан дөнгөж жолоо сураад машин бариад явж байгаа тэр нэгэнд хажуунаас нь жолооны багш нь зогсоороо болгоомжтой байгаарай. Урдаас тэндээс гал тэрэг явж байна гэж анхааруулж байгаатай адилхан ийм л анхааруулгын загтал байна. Хуурамч номлогчдын гаж буруу сургаалууд нь чуулганыг мөхөл рүү
хүргэх аюул байсан учраас Юда энхүү хүчтэйгээр сэрэмжлүүлэн сануулсан баг. Итгэгчдийг итгэлээс ахин хамгаалах ариун тэмцэлд уриалсан баг. Энэ утгаараа Юда ном бол Галаат номтой их төстэй. Паулын бичсэн захидлууд дотроос Галаат ном бол яг л Юда номтой адилхан нэлээд хурц, ширүүн одоо тэмцэл маргалдаан одоо мэтгэлцээнийг өрнүүлсэн мэт ийм ном байдаг тийм. Тэгэхээр Паул Галаатын энэ номыг бичихдээ итгэлээрээ л бид зөвхөн аврагддаг гэдгийг гаргаж ирж тэмцсэн, итгэлийн тэмцлийг хийсэн баг. Яг л дайн тулааны үед бууж өгч болохгүй, ухарч болохгүй, хилэлцээр хийж болохгүйгээр тийм чухал стратегийн одоо хот өндөрлөгтэй адилхан сайн мэдээний хувьд энэ цэвэр зөв сургаалын хувьд бол бид хизээч бууж өгч болохгүй, ухарч болохгүй, мөн хилэлцээр хийж болохгүй. Энэ бол баттай тэмцэх ёстой гэдгийг илэрхийлсэн. Тэгэхээр богинохон ч гэсэн Юдагийн энэ загтал бол маш хурц ширүүн, яг л гал мэт хуучин гэрээний одоо тийм ээ зөнчнөрийн адил гайхалтай юм сургаал байгаа юм. Ингээд Юда номын хэсгээс бүгдээр харцгаая. Юда өөрийн загтлаар дамжуулан гим нүгэл ба гим нүглээр ирэх шийтгэл гэдэг зүйл бол заавал байдгиймаа гэдэг өгүүлсэн. Египтээс аврагдсан хүмүүсийн дотроос ч гэсэн итгэлгүй хүмүүс нь устгагдсан гэдгийг та нар санаарай. Дуулуургүй байдлаас болж эзнээс шийтгэгдсэн тэр тэнгэр элч нар агуу их өдөр буюу тэр шүүлтийн өдөр болтол мөнхөд хүлээстэй харанхууд хоригдож байгаа гэдгийг та нар санаарай. Содом Гомор хотыг та нар санаач. Гим нүгэл завхрал дотор бузар муугийн дотор байсан тэд гим нүглээсээ болж мөнхийн галд шийтгэгдсэн тэр жишээг та нар санаарай хэмээн хуучин гэрээний олон тэр жишээнээс бол иш татсан байна. Тэгэхээр нэгэн пасторыг тэгж хэлсэн байдаг. Newspaper буюу сонин тий сонин болол яг болсон үйл явдлыг баримтыг бидэнд дэлгэдэг бол Библи бол цорын ганц news book буюу мэдээний ном. Гэхдээ энэ ном болол түүхэнд өнгөрсөн болсон тэр гайхамшигтай үйл явдлаас гадна одоо бидний амьдралд болж байгаа мөн болох ирээдүйн тэр зүйлсүүдийн талаар бидэнд өгүүлсэн сайн мэдээний гайхамшигтай үйл явдлын ном юм а гэж хэлсэн байдаг. 11 дугаар ишлэлдэр Юда тэд золгүй юм а. Учир нь тэд Каяны замаар замнаж Баламын алдаа төөрөгдөл дотор өөрсдөө тушааж мөн Корегийн тэрслэлийн дотор мөхсөн хэмээн буруутгасан байна. Мөн тэрээр Петр номоос иш татан өөрсдийн бурханлаг бус хүсэл тачаалаа дагдаг. Илэглэн дооглогчд эцсийн үед гарч ирнэ гэж хэлсэн. Энэ хүмүүсийн хувьд хагарал гаргадаг бөгөөд зөв өөрсдийнхөө зөнгөөр л явдаг. Тэдэнд сүнс байхгүй гэж хэлсэн. Харин та нар бол өөр байх ёстой. Хайртууд минь ээ. Харин та нар хамгийн ариун итгэл дээрээ өөрсдийгөө сөндөрлүүлж, ариун сүнсээр залбиран, мөнх амьд хүргэх бидний эзэн Есүс Христийн өршөөлийг хүлээн, эзний хайр дотор өөрсдийгөө сахих гэж хэлсэн. Мөн бусдыг галаас суг татан гаргаж авраараа гэж хэлсэн байна. Ингээд өнөөдрийнхөө Библи судлалын төгсгөлд Юда номдор гардаг шинэ гэрээний хамгийн агуу ёроолыг та бүхэндээ өргөж байна. Та нарыг бүдэрхээс хамгаалж, өөрийнхөө алдрын оршихуйд үлэмжийн баяр хөөртэйгээр гим зэмгүүгээр зогсоож чадах түүнд бидний аврагч болох цорын ганц бурханд бидний эзэн Есүс Христээр алдар суу, сүр жавхлан, ноёрхол, эрх мэдэл нь бүх цагаас өмнө идүүгээ болоод мөнхөд байх болтугай. Амен. Бид өнөөдрийнхөө дугаараараа та бүхэнд шинэ гэрээн доторх нэг бүлэгтэй богинохон ном болох Филемон ном мөн Юда номыг та бүхэндээ танилцууллаа. Дараагийн дугаараараа бүгдээрээ Еврей номоор хамтдаа уулзах болно. Их эзэн Есүс танд хайртай. Түүний нэрийг дуудсан болгон аврагдана гэж Библи хэлдэг. Энд хамтаа байгаа үзэгчдэд баярлалаа. Хэсэг хугацааны Их эзэн Есүс та бүхэнд бий болтугай.